Сүүлийн үед сошиалдар гар усны дэлгэсний наалт ашиглалгүйгээр одоо хажуунаас нь харагдах боломжгүй ийм нэг тохиргоо яваад байгаа. Энийг яаж хийдэг талаар би тавханд зааж өгье. Зарим иймэрхүү төрлийн бичлэгүүд нь бидийг вебсайт руу орж бүртгүүл гэж зөвлөдөг. Гэхдээ иймэрхүү вебсайтууд нь маш шижигтэй байгаад байдаг. Энэ нь таны iCloud хаягийг оруулж таны гар утсанд ямар нэгэн зүйлийг татахыг шаардаад байдаг. Ингэсээр яадаг вэ гэхээр таны мэдээллүүдийг тэр дундаа таны банкны мэдээллүүдийг авах хэрэгсэлтэй байдаг шүү. Тиймээс та энэ төрлийн зүйлийг бити татж аваарай. Тэрний оронд та энэ аргыг ашиглаарай. Та гар усныхаа settings руу ороод энэ хэсгийг дараад Reduce White Point гэдэг хэсгийг оголно. Эндээс та үүнийг асаахан гутлаа тэндээс 100% болтон тулгана. Тэгээ та буцааж унтраагаад Shortcuts руугаа ороод нэмэх тэн дээр дараад White Point гэж хайгаад түүн дээр дарна. Одоо та Turn On гэдэг хэсгийг сонгоод Toggle болгож өөрчилнө. Буцаад та settings руу оронгутлаа accessibility руугаа ороод touch хэсгийг сонгож өгнө. Та хамгийн доош гүйлгэн хөтлөө back tab хэсгийг сонгож өгнө. Дараа нь та double tab хэсэг рүү ороод хамгийн доош гүйлгээд set white point гэдэг хэсгийг сонгож өгнө. Ингэсээр яг хөө тэр таны хажуу талаас танихгүй хэн нэгэн таны гар утсыг шагааж харахаас сэргийлэх болно. Та имжлэг хэрэгтэй контент үзэх follow гээрээ бас хэрэгтэй найз руугаа имжлэгийг явуулаарай. За тэгээд дараагийн танд хэрэгтэй контентоор уулзцгаая.